Десантчууд яатсан бэ? Яагаад Наач кадраа дараа биш байх дахил. Өчтөр энэ хэн төрүүлж басах вэ гэдэг нэртэй тэмцээн байсан. Уур амьсгалыг бий болгох ялангуяа энэ компанийн өрөөнөөс ондоо газар очиод тэгээд өөр уур амьсгал үүсгээд ажлаас өөр юм яриад өөр арга хэлбэрээр ингээд харилцаа коммуникацид орох асуудал бол хүний өөрийнх нь үндсэн одоо 5 хэрэгцээний нэг нь баггүй. Гэтэ бүр хамгийн чухал. Энэ үйл ажиллагаа явагдаж байгаа хугацаанд бол бүгдээрээ яг нэг төвшнийх дарагчаа, цэрэгчээ ялагдаад хожигдоод тий айгуу тийм нээлттэй. Тэгээд нэгнийхээ тийм одоо сайн шин чанаруудыг айгүйх олж хардаг тий эн чи ийм хүн байсан байж тий тийм би ингэж бодож байсан тэгвэл буруу байсан байна гэдэг ч юм уу тий. Ой, хүлээрээ гисгэж авах штэ. Яг зөв. Ингээд ирэхэр хүний нөгөө нэгдэг үстгэл нэгддэг тий ярьдгүй юм ярьдаг. Яг үндэ бол байгууллага дээр 2 3 жил нэг өрөөнд цуг ажиллачаад бие бинийгээ огт мдэггүй л байдаг байхгүй да. Өөрсдийнхөө бас дутагдaltaй болоо өөрсдөө таньж нэгдэлтэй бас дутагдaltaй ажилласан гэдгийг бас гайхаж баярлж байна. Багч гэсэн бас өөрсдөө илүү танд мэдэх арга технологид суралцлаа. Тэгэхээр баг бол ерөөсөө хамгийн гол суур нь бол эв гэдэг. Тэгэхээр эв муутай баг бол ажил нь явдаггүй. Олон фракц болоод дотроо хагаралтай, уур амьсгал нь хэцүү, тий хоорондоо хэрүүл уруултай, ховж ив ихтэй юм байдаг. Сэтгэлийн үгийг нээж чадлаа, сэтгэлийн нээж чадлаа, чин сэтгэлээс нь байлгах чадлаа. Танаа хийж байна. Баярлалаа. Хүн ямар үе жинхэнэ үнэнээс байдгүй гэхээр нэг тоглож байгаа үедээ хоёр дээшээ өсөж байгаа үедээ жинхэнэ өөрийнхөө батамжтай. Ий бол хүмүүс хоорондын харилцааны норм хэм хэмжээ гэлж байгаа. Хамгийн зөв норм хэмжээ тогтоож байна. Дотор би гэдэг хүнээ гаргаж ингэж илэрхийлсэн. Энэ харилцааг үүсгэхэд л та нарын тэр сургалт чи айгүй чухал байхгүй юу? Энэ баруун зөөнгүй ийм сургалт хөгжсөн. Тэгэхээр юу вэ гэхээр зэрэг нэг хамт олон одоо нэгийг ганцаардуулахгүй. Тэгээ эвтэй ийм хамт олон бүхнийг ялнаа л гэж байгаа. Энэ нөгөө нэг одоо синержи гэж ярьдаг шүү дээ, тий. Яг тэрийг үүсэж 2-2-ын 4 биш шүү л гэж байгаа. Дор хаяа 5 байгаа л гэж. Гэсэн бас чин сэтгэлийг бас уудалсан нөгөөдгөө бас багийн ажиллагааны нэг талдаа хөгжөөнд хурдан хэлбэрээр багийн ажиллагааны ур чадварыг нэвнэлийг харуулсан ийм сайхан одоо сургалт одоо тийм хөгжөөнд одоо тийм хамтран ажилласан чөлөө цагийг зүг болгосон хүмүүс нэг талдаа хэлбэртэй нөгөөдөр амралтын стресс тайлсан.
шинэ хүмүүс брэйл донд орж шинэ хүмүүстэй уулзч танилцсанаар болоод та нар маш олон зүйлийг ойлгож авах. Өөрсдөө өгсөн мөрөөдлийг энэ баг хамт олонны өгсөн мөрөөдөлтэй нийлүүлээд нэг замдаа гаргаж ирээд түүнийг төлөө өнөөдөр өөрийнхөө бүх сэтгэл зүрх бүх зүйлээ зориулсан. Хүрсэн зорилгоо олж чадсан хүмүүс илүү их одоо олон хүн нөлөөлж чаддаг юм байна. Дэлхийд дээр өөрчлөлтүүдийг авчирч чаддаг юм байна гэсэн тийм төрөлтэй байна. Улаанбагийн гишүүн сансар борлуулалт маркетингийн захирал. Улаанбагийн гишүүн амар жаргал ерөнхий захирлын тустай. Улаанбагийн гишүүн зэрэг хамаагүй барил дээр баярлалаа шоу. Тэгээ одоо энэ хооронд энэ одоо шилбэлүүч болоо шүү дээ. Маш их ачаал да. Тэгээд одоо үнцэн ачаалаа энд аваад тэгээд дээр Монгол улсын тугад хаа. Одоо өгөхгүй юм уу? Ой, эднийг шоу. Байгууллагын гол одоо цөмийг бүрдүүлж байгаа гол тоглогчдыг тогтмол хөгжүүлж тэдгэрийг одоо нөөц боломжийг нээх тэдгэрийн уур амьсгалыг одоо нягтруулах зорилгоор багийн тоглолт багийн ажиллагааны хөтөлбөрөөр бид бүхэн зориулж байгаа. Энэхүү хөтөлбөрийг багийн гишүүдийг илүү байнга идэвхтэй оролцуулах, сургалтын одоо шинэлэг арга барилууд, багийн ажиллагаа, тоглоом тэмцээний аргуудаар энэхүү хөтөлбөрийг явуулж байгаа. маш их мэдгүй байсан. Маш их зүйл. Бидний зам хөгжлийн замаагүй манай Монголын эрдийн замаагүй. За баярлалаа. 만족감 ярьсан юм аа.
Багийн гишүүд өөрөө өөрийгөө нээх тэр боломжийг бүрдүүлж өгөх, гишүүн сэтгэлгээг өөрчлөх, ур амьсгалыг илүү нэгтгэх ийм зорилгоор энэ хөтөлбөрийг явуулж байгаа. Тэгээд үргэлж суралцсан хөгжигч байгууллагуудад